За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. За цэндэ бит хоёр өнөөдөр маш хэрэгтэй мэдээлэл хүргэхээр бичлэг хийж байна. За энэ юу вэ гэхээр Австри улсад амьдардаг бүх хүмүүс эмнэлгийн үйлчилгээг хэрхэн хаанаас яаж хандаж авах вэ гэдэг тухай товчхон видео ихээр бэлтлээ. Тийм. За эхлээд ерөнхийдөө гадаадад ирсэн хүмүүст дандаа асуудлууд тулгардаг, генчүүд өвдөх, одоо хордлогонд ордог үйлдэх ч юм уу, тэ янз бүрийн эрүүл мэндийн асуудлууд тулгархад шууд эхлээд хаана хандах, хинт хандхаа ерөнхийдөө мэдэхгүй байгаад байдаг. Тэгээд бас дөнгөж шинээр ирж байгаа хүмүүс болон эсвэл Австрид суралцах гад ч юм уу, тэ ажиллаар ч юм уу ирэх гэж байгаа хүмүүс ирсэн хойно төлбөр мөнгө нь ямар хувь байдیں۔ Тэ тэр тухай бас мэдээлэл агуу муутай байдаг юм шиг санагдсан. Тэгээ тэр үүднээс энэ видеог ерөнхийдөө хийж байгаа. Үдж байгаа тохиолдолд хэрхэн хэмжиж хандах уу? Тэрнийгээ цаашаа даашлаад цаашаа хаана ямар шинжилгээ өгөх үү? Тэр тухай бас маш товчхон мэдээлэл хүргэх гэсэн. Тэгээд дээрээс нь бидний хамгийн асуудалтай зүйл бол хил байдаг. Тэгээд эмэгтэйчүүдийн эмч, эрэгтэйчүүдийн эмч, шүдний эмч гэх тэднэрээ бас өөртөө бас категориэр нэршлэгдсэн тодорхой төрлийн нэршлүүд нэртэй байдаг болохоор бас ер нь бол гуглдж үзээгүй заримуд олоход болж байгаа төвхтэй байдаг. Тийм болохоор бас тэр тухай бас жоохон тийм мэдээлэл бас өгье гэж бодлоо. За тэгээд Австрид ирж суралцах гэж байгаа тэгээд бас мэдээлэл хайж байгаа хүмүүст хандаж хэлгээ та нарт энд мөнгөний асуудал дээр юу санаа зовох хэрэггүй. Ерөнхийдөө энэ бүх төлбөр мөнгө нь одоо үйлчилгээний төлбөр мөнгө нь даатгалаасаа төлөгддөг байгаа. Тэгээд энд байгаа хүн болгонд даатгалтай байх, эрүүл мэндийн даатгалтай байх ёстой хуулиараа. Тэгэхээр ирсэн хойно одоо жишээлбэл шүдэ үзүүлэхэд юу гэдгийг амар их өндөр төлбөр гарах бах та яана энэ гэсэн санаа зовох ерөөсөн юм байхгүй. Энд бол даатгалаар үздэг шүдний эмнэлгүүд зөндөө байгаа. Тэгэхээр ерөөсөө санаа зовох хэрэггүй. Хэрвээ одоо ингээд та наашаа ирэх гэж завдж байгаа бол тий Монголдо бүх шүдэ үзүүлээд ясгүй би бүх бие сайн үзүүлж бие сайн болгочод наашаа ирээд тэнд ирээ гэж та бодож байгаа бол та ер нь төр зур байзанж агаарай. Яагаад тэгэхээр Монголда мэдээж тодорхой хэмжээгээр та хувийн эмнэлгүүд очиж юм уу шинжилгээ өгч юм уу та тэр мэдээж тэнд төр болгоно мөнгө өгч байгаа. Тэрийг бол төр зур аснараа гэжлээ. Яагаад тэгэхээр энд ирснээрээ та жилдээ нэг удаагийн угаас шинжилгээнд шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Цусны шинжилгээнд хамрагдсан. Эдгээр чинь бүгдээрээ даатгалаараа төлөгдсөн байдаг болохоор та ер нь нэгээ жоохон мөнгө та хэмнээ гэж бодож байл. Нэгээ та төрхөн зурдаа байж байгаа гэж зөвлөмөр нь. Энд ирээд бол ер нь тэрийгээ бас үзүүлээд цусны шинжилгээ өгөөд илэгч өвддөг бол эндээ үзүүлээд одоо үзүүлгөөгөө аваад яваарай гэж би бол зөвлөмөр байна. Мэдээж хэрэг хамгийн чухал нь хэл. Та өөрөө тодорхой хэмжээгээр эмнэлгийн хиллэгтэй болцсон байх хэрэгтэй. Тэгснээрээ та бол хааж утсан асуудалгүй. Тийм. Тэгээд ирсэн байхад тэгээд эндхийн оюутны групп Facebook-ийн групп дээр амох гэдэг групп байдгийн групп дээрээ бичээд нэг өдөр хамтдаа эмнэлэг яваад ингээд туслаад өгөөч гэхэд бас зааваа гаргаад манай оюутнууд бол зөндөө байгаа санаа зовлтгүй тийм. Энд байгаа монголчууд маань айгүй гоё бие биендээ тусал дэмжиж явдаг айгүй гоё монголчууд байдаг манай Австрид. Энд яг эрүүл мэнд болон гоо сайхан гэсэн зүйлийг яг ингэж хоёр салгаж авч үздэг. Тэгээд жишээлхэд юу гэдгийг Монголд болвол цагаан ломбоор ломбдуулдаг тийм ээ ер нь хөвчлэн. Энд болохоор цагаан ломбоор ломбдуулах нь өөрөө гоо сайхантай холбоотой учраас цагаан ломбоор ломбдуулах юм бол юу үйлчилдэг вэ? Даатгал үйлчлэгүүгээр хүн мөнгөөрөө цагаан ломбоор ломбдуулна. Харин металл ломб буюу нэг юм хар одоо ломб байдаг шүү дээ, тий. Хар ломбоор ломбдуулах юм бол энэ нь эрүүл мэндийн үүднээс учраас энэ бол үнэгүй байдаг. Тэгэхээр яг хэрвээ шүдэ Монголдо шүдэ янзлуулчаад ирэхгүй энд ирээд янзлуулах уу гэж бодож яг сонгож болох байхгүй. Цагаанаар Монголдо цагаанаар ломбдуулах уу эсвэл энд ирээд үнэгүйгээр ердийн хар одоо металл ломбоор ломбдуулах юм те. Иймэрхүү жижиг сажиг юм ялгаанууд байгаа. Тэгэхдээ ямар ч лээс Австри улсад байгаа бүх хүнийг Австри улс эрүүл мэндээр ер нь батлан даах гэх юм уу те. Тийм байхгүй. Дараагийн нэг юм өгөхлөөр нөгөө одоо монголчин өрхийн эмнэлэг гэж байгаа шүү дээ тий. Дүүрэгтний тодорхой хэмжээний өрхийн эмнэлэг гэж байгаа. Энд бол тийм юм байдаггүй. Өрхийн эмнэлгээс илүү хувь бие даасан эмчнэр буюу бие даасан хаус арст гэрийн эмч байдаг гэсэн үг. Гэрийн эмч гэж ерөнхийдөө нэрлэдэг хаус арст. Гэхдээ тэрийг нь яг монголчлох юм бол
өрхийн эмнэлэг гэж ойролцоо жил гэж өрхийн эмнэлэг биш өрхийн. Тэгэхээр яг бас яг эрүүл эмнэлгийн энэ байгууллагын систем нь бас яг Монголтой адилхан гэж бас төсөөлж болохгүй жоохон өөр байдаг шүү. Айгүй юм чөлөөтэй байдаг. Монголд бол жишээлхэд харьяа дүүргийнхээ л эмнэлэгт очих ёстой гэж хатуу заадаг шүү дээ, тий. Тэгэхэд энд бол заавал харьяа дүүрэг биш. Одоо хүмүүс өөрсдөө эмчээ ингэж сонгож болдог. Энэ л болохоор нөгөө нэг ерөнхий 3 төрлийн эмч байгаа гэж байгаа байхгүй юу? Нэг нь болохоор Fetrax Arts буюу гэрээтэй эмч, нэг нь болохоор Baal Arts буюу сонгож болдог эмч, нэг нь говийн эмч гэж байгаа. Энэ гурвал бие биенээс юугаараа ялгаатай байдаг вэ гэхээр Privat Arts бол тодорхой тий. Privat гэж болохоор ч одоо бүх зүйл говийн эмч болохоор энэ хүн дээр болохоор бүх тэр эмчийн үзэж байгаа үзлэг одоо бүх юм зөвлөж байгаа зөвлөгөө тэр болгонд мөнгө төлөх хэрэгтэй болчих жоона. Baal Arts гэдэг нь болохоор мөнгө төлдөг. Тэгэхдээ тэр төлсөн мөнгөний тодорхой хэмжээг буцаад нөгөө нэг даатгалаасаа буцааж авдаг. Гэхдээ энэ дээр нэг асуудалтай юм юу байдаг вэ гэхээр одоо эмч чинь ингэ штэ одоо ингэ би тань ингэ 130 евроор би тань үйлчлэгээ үзүүлээ гэж штэ тий. За тэр 130 евроныхаа 80 90 за би даатгалаас авах хэрэгтэй байна гэж хүн ойлгоцсон байна. Тэгтэл даатгалын газараасаа очиод энийг мэдээлэл өгөөд ингэ даатгалын газар чинь жишээлбэл 50 60 евро л өгдөг тий. Яагаад вэ гэхээр одоо нөгөө даатгалаас чинь тийм одоо нэг ийм үйлчлэгэнд ийм хэмжээний хамгийн дээд мөнгөнд үнэ бид нар тань зөвхөн энэ мөнгөийг л олгоно бид нарт илүү мөнгө олохгүй гэдэг байхгүй юу. Baal-аар даатгалаар үздэг. Тэгтээ төрүүлжлээ мөнгө авдаг гэсэн үг байхгүй юу. Дараагийн 3 дахь нь юу вэ? 3 дахь буюу Fetrax Arts буюу гэрээний эмч. Гэрээний эмчнэр чинь болохоор одоо манай өрхийн эмчнэр гэсэн үг байхгүй юу. Одоо улсад ажиллаж байгаа эмчнэр гэсэн үг. Тэгтээ эдгээр яг өөрсдийн гэсэн одоо тийм эмнэлгийн ординац буюу жижигхэн тийм одоо эмнэлэгтэй гэсэн үг байхгүй юу. Тийм хувийн биш энэ одоо эмнэлэгтэй гэсэн үг. Тэр эмнэлгийг чинь хүслээ шүү дээ худалдаж авахгүй. Одоо тэр байр одоо нэг давхрын одоо 3 4 байр ч юм уу 3 4 өрөөдөө үнэтэй тэрийг хөөсөж авна. Тэрийг тодорхой хэмжээгээр улсаас бас хөнгөлөлтөд тэрийг хөөсөж авна. Тэгээд тэр эмч маань өөрөө тэр эмнэлэг дотор байгаа бүх зүйлийг өөрөө худалдаж авдаг. Өөрөө тэрийг улсад түрээсэлдэг. Энэ эмч маань өөрөө улстай гэрээ хийдэг байхгүй. Хамгийн түрүүлд улстай гэрээ хийдэг. Улстай гэрээснэр яадаг вэ гэхээр өвчтөнд 15 евро нүг үзүүлэхэд 15 евро өгнө гэж тий. Тэр 15 еврог улсын даатгалын газраас авдаг байхгүй. Тэгэхээр энэ эмч даатгалтай бүх хүмүүсийг хүлээж авна гэсэн үг. Өөрийнхөө чадлаар хүлээж авна гэсэн үг. Тийм болохоор одоо энэ гэрээтэй эмч, сонголтын эмч, говийн эмч гэсэн ийм 3 ялгаа байдаг байхгүй. Бидний хувьд бол гэрээний эмч бол хамгийн сонирхолтой. Яагаад гэвэл бид нар чи өөр ихвчлэн нөгөө даатгалтай, улсын даатгалтай байдаг болохоор энэ эмч дээр очиж үзүүлнэ гэсэн үг байхгүй юу? Зарим үйлчлэгээнүүд бол төлбөртэй эмч дээрээ. Жишээлбэл вакцин бол төлбөртэй. Тэ вакцин бол төлбөртэй. Асгүй бол одоо жишээ эмэгтэйчүүдийн эмч дээр очиход ультрашал буюу ингээд юун дээр үзэх. Эхо таруулах. Тэр маань уул нь 4 5 жилийн өмнөгөө байсан. Одоо л үнэтэй болцсон. Тийм бусад одоо тэр нарийн шинийн юмуд бол одоо төлбөртэй гэсэн үг байхгүй. Одоо яг чинийх шиг хийснээр хэрвээ цагаан лом хийлгээ гэх юм бол тэр 50 60 евро үнэтэй ч юм. Тийм гэсэн үг байхгүй. Дараагийн хамгийн нэг чухал юм гэхээр та одоо нэг эмчтэр одоо гэрээний нэг эмчтэр тий Fetrax Arts дээр House Arts дээр очлоо гэхэд та тэр газартаа квартал буюу 3 сар байх хэрэгтэй. 3 сарын дараа та өөрийг сонгож болно. Тэгэхдээ нөгөө нэг яг тэр 3 сард нь эмч нь урлаавтай тохиолдолд онцгой тохиолдолд 1-2 удаа өөр эмчтээс үзүүлж болдго юм байлээ. Өөр эмч үзүүлж болно. Тэгээд эмчнэр маань өөрөө тэгш өөрсдөө Fitridum гэдэг өөрийнх нь орлого хэмжээ заасан мэт. Оролцоо ингээд өөр юмтай найзлсан байж тээ тэгвэл яриад найзлах жоо шифи харилцаатай тэнгүүд за чи намайг тэдний оронд чи намайг одоо юу яаш орлоо шүү тийм хүмүүс чамраач нөгөө тийм за тэднээс тэдний орд ингээд дэмжтэр чи өөрөө бие биенийгаа бас ингээд харилцаатай байдаг тэгэнгүүтлээ хүмүүс бас асууж байгаа шүү дээ за бие өвдлөө ч юм уу те за биеийн өвд эсвэл бол за нэг өөрийгөө нэг шинжилгээнд оруулчмаар санагтаад байвал эхлээд шууд лаборатори руу явах уу эсвэл бол өрхийн эмч рүү явах уу гэдэг бас асуултууд хүмүүстээс гардаг байхгүй. Тэгэхээр энүүнийг нь хэлээд өгчүүл их зүгээр байх гэж бодож байна те. Яг одоо би нь яг яаж өвдөх вэ? Эсвэл бол өөрчлөн сэргийлэх гээд байгаа юм уу те? Яг яагаад байгаа юм? Хэрэв өөрчлөн сэргийлэх бол мэдээж ирэх House Arts өрхийн эмчтэр Practitioner Arts гэж бас нэрлэж болно. Тэр эмчтэр шууд очино. Хэрвээ шүд өвт юм бол мэдээж шүдний шүдний өвчтөр зарим юу өвдөж гэдэг чинь бас их чухал байгаа. Тэгээ шүд өвжөөл
шууд шүдний эмч рүү очсон. Тэрнээс миний шүд өвдөд наа гэдэг өрхийн эмч дээр очихгүй гэсэн үг байхгүй. Хэрэв эмэгтэйчүүдийн асуудалтай байх юм бол шууд эмэгтэйчүүдийн эрэгтэйчүүдийн асуудал байх юм бол шууд эрэгтэйчүүдийн эмч рүү очих гэсэн үг байхгүй. Хэрэв нурууч өвдөд ч юм уу тэгтээ бас асуудалтай байдаг шүү дээ. Нуруу өвдөхдөө тэр чинь яг бөөрч өвдөж гэнэ нурууч өвдөж гэнэ мэдэхгүй. Тэгэхээр тэр чинь өөрөө та өөрөө мэдэхгүй болохоор шууд эхлээ хаус арс дээр очиод ибавайсүн гэдэг нөгөө нэг хүндэдэг шалтгаанаар шилжүүлэх гэсэн тийм удаа цаасыг өгдөг. Монголоор бол нөгөө нэг А маягт яас Б маягт тэд гэх нөгөө тушаалууд байдаг шүү дээ. Тэр шиг одоо өрхийн эмчээс аваад шилжүүлэг авдаг тийм. Тэгээд бас өрхийн эмчээс шилжүүлэг авахгүйд угаасаа тэр шилжүүлэгнийх нь хой талд нь хаана очиж болох бүр нөгөө нэг ихэнх шилжүүлэгний ардлын нүүрэн дээр нь хаана очиж болох нөгөө нэг лаборатори эсвэл өөр дараагийн эмч нарын хаягнууд нь ерөнхийдөө байж байгаа шүү дээ. Тэгэхээр өрхийн эмч рүүгээ шууд очих хэрэгтэй гэсэн байна шүү дээ. Тэр шилжүүлэн дээр бас хоёр байна зүйд. Нэг нь болохоор нөгөө эмчийн шилжүүлэг одоо ибавайсүн гэж нэмлээд байгаа. Нэг нь болохоор лабор ибавайсүн гэж байдаг. Лабор ибавайсүн яадаг вэ гэхээр нөгөө нэг тусгай тийм одоо шинжилгээний тийм одоо цусны шинжилгээ болоо одоо биений шингэний шинжилгээний одоо төв гэсэн газар байхгүй юу? Одоо лабораторийн шинжилгээ гэсэн. Тэгээд тийм одоо хоёр янз байдаг байхгүй юу? Лабор ибавайсүн гэж болохоор зөвхөн очиод тэр хүн яаралтай үед шүү дээ. Яаралтай үед очиод одоо цусны шинжилгээ өгөө тэгээд бараг тэр чинь 2-3 хуудас мэрдэг байхгүй юу? Одоо бүтэн цусны шинжилгээ гэсэн үг байхгүй юу? Чиний одоо дэлгэрэнгүй шинжилгээ гэсэн үг байхгүй юу? Зарим хаус арцтууд бол мэдээж хэрэг одоо гэрээтэй хийдэг. Гэрээтэй хийдэг гэхээр одоо тэнд одоо ажиллаж байгаа туслах нь цусны шинжилгээ аваад тэргээ тэндээ өвлдөгээд тэгээд өдөртөө нэг удаа одоо тэр лабораториос хүн ирээд тэр цусаа авч аваад тэр шинжилгээ өгөөд буцаад одоо эмчтэйгээ бас харилцан холбоод харилцан холбож ажилладаг. Тэгээд тэр нь хөвчлэн одоо тэр нөгөө юу имэйлээр ирдэг болсон. Сүүлийн үед шинжилгээний хариулт имэйлээр ирдэг болсон. Имэйлээр ирдэг болсон. Эмч рүүгээ шууд имэйлээр очиод өвчтөнлөг болохоор шууд захиагаар ирдэг болсон. Тэгээ хэрвээ ямар нэгэн авфейлэг одоо ямар нэгэн асуудалтай зүйл байх юм бол эмч нь баг өөрөө холбогддог хөвчлэн. Тэр чинь бүр амар хүн тохиолдолд ч тийм. Одоо бүр хүн тохиолдолд ахтар хүнд өвчтэй одоо хавдар ч юм янз бүрийн асуудал гинтсэн мэдэгдэх юм бол тийм. Бас нэг юм байд. Яг л одоо хэрвээ нэг өвчтөнд нас барна шүү дээ тийм. Тэнгүүтээ гэр бүлийнх нь яриад тэр одоо эмч рүүгээ яриад энэ хүн ингэсэн шүү гэсэн мэдээлэл бас хөстэй юм байна. Өрхийн эмчтэй юу? Өрхийн эмчтэй. Хүн нас орчих юм бол өрхийн эмчт мэдээлэл өгөх үүрэгтэй. Зөв. Тийм. Тэгээд бас нэг сони юм өгөхлөөр өрхийн эмчтэр өвчтний мэдээлэл нь доор 10 жил хадгалагдсан байх шүү дээ. Угаасаа бидний e-картн дээр чинь бидний хизээ хаана ямар эмчт үзүүлсэн бүх мэдээлэл явж идэг үстэй. E-картн дээр ер нь ямар мэдээлэл явж идэг вэ? E-картн дээр ер нь хувь хүний л мэдээлэл явдаг шүү дээ. Одоо хаяг, овог тэгэл жишээлбэл хэрэг утасны дуугаар хаана амьдардаг цусны бүлэг бас цусны бүлэг байхгүй. Цусны бүлгийн чинь ер нь бол хэр болгонд тэгж нэг тэр чинь бас яг төлбөртэй болгоцсон заяа. Тэрээр та цусныхаа бүлгийг мэдээх юм бол 20 евро 30 евро төлж та цусныхаа бүлгийг мэднэ. Тэгээд дээрээс нь одоо юм да тийм карттай болно гэсэн үг. Цусны бүлгийг мэдэх. Тийм. Одоо шаардлагатай үед чинь жишээлбэл хэрвээ одоо гимтээд шууд эмнэлэг рүү хүргэж байгаа тохиолдолд тэртэн цусыг аваа шууд өөрөө мэдээд үе очиж байгаа шүү дээ. Одоо жишээлбэл цус хэлбэстэй оркес одоо тэр шууд шалгаад ямар шууд шалгаад хийж байгаа шүү дээ. Яралтай шалгаад хийж байгаа байхгүй. Тэгэхээр өөртөө мэдээ гэх юм бол мөнгө төлж өгч. Одоо тийм нэг нарийн ширийн нэгний иймэрхүү мэдээлэл төр бол юу яа гэм бэлээ. E-карт гэд ярингууд бас таад гайхчихж магадгүй юу юм болоо гэд үзүүлээ ямар карт байдгийг. За энэ тоогийн дарчи. E-карт гэд ерөнхийдөө нэг ийм ногоон онгийн ийм карт байгаа. Энэ нь болохоор даатгалын карт гэсэн үг. Одоо монголоор эрүүл мэндийн даатгалын дэвтэр чинь ерөнхийдөө энэ гэсэн үг. Энэ гэсэн үг. Чинийх нь хууч нэг шинэ байгаа. Одоо шинэ картнууд зурагтай болсон тийм. Энэ жил одоо ийм болцсон гэсэн үг. Ингээд энэ зураг гарч болдог. Видеоныхоо тайлбар хэсэгт нэршлүүдийг бас оруулчнаа. Тэгээ та нар бас өөрсдөө хараарай. Юу гэдгийг шүд өвдлөө гэхэд дахиад шүдэрч авч шүд өвдлөө гэхэд юу гэж бичиж Google дээр хайвал хурдан гарч ирэх вэ гэдэг те хялбар одоо хайлтуудын тухай бас нэрчилгээнүүд жишээлхэд юу гэдгийг шестний шинжилгээ хаана өгдөг вэ ч юм уу тэгэхээр уролог ч юм уу гинеколог ч юм уу гэх мэт нэрнүүдийг нь бас бүгдийг бичээд өгнө те хэрэг та ингээд эмнэлэг рүү орно шүү дээ те одоо АК10 ч юм уу эмнэлэг рүү ороход сонь нэршлүүд байдаг шүү дээ тэгэхээр одоо нэр нэршлүүдийг мэдээд авчих юм бол за ийшээ явах хэрэгтэй тийш явах хэрэгтэй мэдээд авчиж байгаа.
Төөрөд байхгүйгээр. Тэгээд бас нөгөө жил нөгөө форс оргонтой суухан гэж үүдэг штеп. Тий, форс оргонтой суухан гэдэг нь болохоор урьдчилан сэргийлэх бүтэн биений үзлэг гэх юм уу? Одоо шинжилгээ өгч ийнэ л гэсэн үг байхгүй. Жилдээ нэг удаа өгөхийг ерөнхийдөө энэ юунаас даатгалын эрүүл мэндийн даатгалын төвөөс зөвлөдөг. Тэгээд жил болгон ерөнхийдөө энд байдаг хүмүүс нэг удаа захиа ирдэг. Тэр захиан дээр нь юу гэдэг вэ гэхээр та ингээд нэг жил одоо болчихжээ тий. Тэгээд та ингээд урьдчилан сэргийлэх юм үзлэгтэй хамрагдаарай. Энэ ингэж хамрахтан ийм даваа талтай гэсэн тийм захианууд ерөнхийдөө жилдээ нэг удаа ирдэг. Тэгээд ер нь бол ингэдэм байлээ. Одоо яг инким стандлын систем бид нар ямар хүн авч үлдэх үү гэж бодд юм байлээ. Жишээл одоо 60 настай тий одоо тэтгэвртэй гарцсан. Тэгээд тэр хүнд одоо жишээлбэл зүрх солиулах ч юм уу эсвэл бөөр солиулах хэрэгтэй гэдэг тий. Тэгтэл одоо нэг 30 настай яг нөгөө эд ажил хийж идэг тий. Нийгэмдээ одоо хэрэгтэй үйл одоо хэрэгтэй ажил хийдэг нийгэмдээ дотроо төлөх ёстой хүн байдаг тий. Тэр хүн бас яг энэ хоёр адилхан диагнозтай тий илэг шилжүүл суулгах ч юм уу ямар нэг одоо тэр дотор эргэтэн жижиг суулгах шаардлагатай байх юм бол хэнийг нь авч үлдэхгүй гэхлээр мэдээж 30 настай авч үлдэх. Залууг нь авч үлдэх. Ягаад гэвэл энэ хүн чинь өөрөө эрүүл болоод буцаад одоо энэ даатгалтаа одоо ингээд тогоондоо гэсэн үг. Тогоондоо ингээд татвараа төлөөд нэ гэсэн үг байхгүй. Тэр үүднээс ер нь бол ирээдүг болсон шийдвэр гаргадаг байхгүй тий. Яг одоо яг өнөөдөртөө хандсан хүндлэг шийдвэр биш ирээдүг бодсон нийтийг бодсон тийм шийдвэр. Нийтийг бодсон шийдвэр гаргадаг гэсэн үг юм байна. Тийм энэ өөрчлөлт сэргийлэх шинжилгээг бид нар юунд дээр хийлгэж болно? Өөрийнхөө хэмжээр хийлгэж болно. Эсвэл одоо энэ даатгалын VGKK гэдэг одоо тэр газруудад VGKK ч мөрө дотроо бас айгүй олон янзууд байдаг байхгүй юу? Даатгалын төвийн дэргэд байдаг чи нөө эрүүл мэндийн нийтлэг хэлэх гэдэг байна тийм. Тийм тэд нар ч айгүй олон янз байдаг юм байна. Айгүй олон янз тусдаа айгүй олон янз байдаг. Одоо манайхаар бол дүүргийн имлэг гэсэн үг байхгүй юу? Тийм ер нь бол тийм дүүргийн имлэг шүү дээ. Тийм дүүргийн имлэг. Ер нь тэднэр дээр очих юм бол мэдээж зэрэг имжид нөгөө нэг бас цаг авч очино. Бас л нөгөө хэрэгтэй зөвлөгөө хэрэгтэй одоо сервисүүд авч чадна. Ихтэй ихвэрл нөгөө имж дээр очиод яг нөгөө ихтгэлтэй имж дээр очиод илүү гой цаг гаргаад цаг мэдээлэл авах бол ер нь хэрэгтэй байдаг л да. Яг хөө ийм л юм байлээ. Ялгааг нь би бол ингэж харсан. Энэ урьдчилан сэргийлэх үзлэг дээр шууд энэ дүүргийн имлэг гэх юм уу те энэ Гибиц Кранкенкассагийнхаа дэргэд нь байдаг тэр төв дээр нь очиод цаг авах юм бол бараг 2-3 сарын дараа цагнууд ерөнхийдөө байдаг. Яг хөө нэг даваа тал нь болохоор энэ эрүүл мэндийн төв дээр ирээд шууд цаг 3 сар хүлээгээд ирээд шинжилгээ өгөхөөр тэр байшин дотроо бүх лаборатори бүх шинжилгээнүүд нь бүгд нэг дорой байдаг. Тэгэл ерөөсөө оронгууд нөгөө ихний уулзсан зөвлөгөө эмчтэйгээ ярилцаад юугаар шийдвэрлэмээр яагаа гэдгийг ямар байна гэдгийг ярилцсангууд шууд одоо бүгдийг заагаад өгд юм байлээ. Одоо яашаа гараад баруун эргээд хідэн тоотод очиод тийш шинжилгэөгөө өгөөд тийшээ яваад тэрийг өгөөд гээд ингээд шууд нэг өдөртөө нэг юм цаг 30 минутын дотор бүх шинжилгээ ингээд бүгд ингээд ороод дуусчихсан. Яг өрхийн эмчтэр бол ерөнхийдөө цаг авахгүйгээр очино. Очингуудлаа харин өрхийн эмчээсээ зөндөө олон овервайзингууд аавна. Одоо шилжүүлэгнүүд. За юу гэдгийг за шээшний шинжилгээгээ тэнд очиж цусны шинжилгээгээ ийч юугаа энэ ч гэдэг ингээд тэ яхад одоо юу гэдгийг ультрашалаар харуулахаар бол тийшээ ингээд баахан овервайзингууд авчдаг. Тэгээд өдөр болгон тэр овервайзингийнхаа дагуу ингээд явж юмнуудаа өгöd бүх мэдээлэл цугласны дараа эргээд өрхийн эмчтэрээ ирээд дахиад яг одоо нөгөө шинжилгээнүүдээ харж байгаа дахиад нөгөө нэг үзлэгээ дуусгадаг гэсэн. Яг ялгаа нь бол ерөнхийдөө юм байгаа. Яг өрхийн эмчтэрээ бол ямар ч цаг авахгүйгээр очиод шууд ингээд явна. Төв дээр очих юм бол 2-3 сар хүлээж агаад нэг дор нэг өдөр бүгдийг хийчихнэ гэсэн ийм хоёр ер нь ялгаатай тийм. Одоо энэ хэрэг тодорхой хэмжээр гэмтэн штэ. Одоо ингээд юу гэх юм гар үлээ болох ч юм уу, унах ч юм уу эсвэл одоо оёх шаардлага гарна штэ. Тэгэх юм бол шууд л ер нь эмнэлэг рүү том эмнэлэг рүү хандах хэрэгтэй. Яагаад гэвэл өрхийн эмч одоо тэр ойр байгаа хамгийн ойр байгаа эмнэлгүүд одоо ординацион эмчнэр чинь бол юу үргэж чадахгүй.
анхны тусламж хүргэн тусч чи одоо тогтоож түргэн эртэл амичаа хүлчгүй байлгаж байгаа түргэний эмчтмаа гэж өгөөл явуулсан шүү дээ. Ер нь бол осол гарах юм бол гимтлэрүүгээр явах хэрэгтэй байхгүй тий. Одоо осол гарна гэд ямар осол яриад нэхлээр одоо хуруу хуурах ч юм уу хүлмэл хуурах ч юм уу те тэгэх юм бол зүгээр шууд одоо Монгол нөгөө нэг гимтлийн имлэг рүү явдаг шиг бас эднэр рүү бас унфол кранк хаус гэд тийшээ шууд явах шаардлагатай. Тэгээ бусдаараа бол тэгээд ер нь бол тэгэл нөгөө нэг гэрээ тэмчнэртэйгээ л ер нь зурлалтан да. Харин тий. За нэг иймэрхүү ерөнхийдөө нэг иймэрхүү тэгээд асуух тодруулах тэгээд мэдгүй юмнууд ч юм уу те байвал шууд комент хэсгээр чөлөөтэй бичээрэй. Тийм. Тэрний чинь дагуу хэрэг яг судлах хэвээр зүйлүүд байх юм бол тэрний чинь дагуу бас яг олон нээлттэй гэсэн үгнээс бас юунууд бичлэгүүд хий. Тэгнэ. Тийм. Хэрвээ асуултууд гадархгүй хийхгүй. Ер нь л яг ерхий нөгөө нэг дөнгөж австрд ирээд тэгээд хаана нэмлэг тандгүй гэсэн мэдэхгүй байгаа хүмүүстэй зориулж эрүүл мэндийн тухай. Тэгээд тэрнээс гадна дахиад нэг юм нэмээд хэлэхэд энд нөгөө төр зүрийн хугацаагаар одоо 3 сарын хугацаатай аяллаа визтэй эренгүүтлэг энд биеийн өвцөн ч юм уу те янз бүр болсон хүмүүс байх юм бол улаан загалмай нийгэмлэг болон тэр сайн дурын байгууллагуудаас тусламжийн тийм бас эмнэлгийн үйлчлэгээ үзүүлдэг цөөхөн тооны эмнэлгүүд бол байгаа тий. Хэрвээ мэдмээр байвал яг яасан юу ч өвц яасан гэдэг ингээд комент хэсэгт бичээрэй бас амьдралдаас юу л тохиолдож те янз бүрийн осол гардаг ч юм уу ямар нэг юм болсон ч юм уу эсвэл гинт биеийн өвцөн ч юм уу ирээд байж байгаа хугацаанд тэгээд эмнэлгийн үйлчлэгээ авах гэсэн чинь даатгал авахгүй тэгээд даатгал өгөр эмнэлгийн үйлчлэгээ авах гэхээр бүр 100,000 евроны төлбөр гарчих гадбайдаг. Тэгэнгүүт яах вэ гэд асуулт үүссэн байх хүмүүс байх юм бол бас комент бичээрэй. Тэгээд тэр эмнэлэг тэр бол ийм бэлээ. Эмнэлгүүдийг нэрийг нь бас бичээд өгж болно. Энд нөгөө төлбөрөө төлчөөд нааш ирж байгаа хүмүүс ч угаасаа даатгалтай ирж байгаа шүү дээ. Ер даатгалуудаа сайн ашиглах хэрэгтэй шүү. Одоо 3 сарын одоо хугацаатай аяллаар ирж байгаа хүмүүс ч мэдээж даатгалтай. Аяллаа хийж бүрэн даатгалтай байдаг. Тэгвэл тэр чинь ийм учиртай байхгүй юу? Энд ч нэ одоо 2-3 мянган евроны мөнгөө төлчөөд дараа нь Монголд очисон хойноо буцааж авдаг. Тэгэнгүүт зарим нэг даатгалын мөнгөний тэр хураагддаг сан нь гадаадад энтер байдаг юм байлаа Монгол. Тэгэхээр Монголдо даатгал эргэж очисон хойноо эргээд дахиад Бээжин лүү ч юм уу те гадаад руу холбогдох шаардлага бас гардыг байлээ. Тий. Тэгэхээр эндээ байхтай ер нь бол даатгалынхаа асуудлыг одоо гинти бас л одоо юм болохтой Монгол руу ер нь даатгал руугаа шууд холбогдоод ер нь өөрөө бас нөгөө толгой шийдэж нөгөө толгой хараа шийдэхгүйгээр даатгалтайгаа бас шууд холбогдсон дээр юм билэ. Тэгэх юм бол ядаж бас нөгөө даатгалын газар чинь юм тийм гээд бас юу үгүй штэ. Бас чиг үгүй штэ. Тэгэхээр бас нөгөө юмнуудаа аягүй сайн ашиглах хэрэгтэй л гэж хэлмээр байна. Зээ. За ингээд хоёулаа бичлэгээ өндөрлөхүүдээ. Асуулт тодруулах юм байх юм бол комент хэсэгт бичээрэй. Бичлэгийг энэ хүртэл үзсэн та нарт бүгдэнд нь маш их баярлалаа. Subscribe дараарай, лайк дараарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа.